Сонсох урлаг хүмүүсийн багийг хэрхэн хуулах вэ? Euphoria цувралын 3 дугаар бүлэг дээр хуучны сайн найзууд Мэдди, Кэси хоёр эргэж уулздаг нэг хэсэг байдаг. Кэси уучлалт гуйхаар ирсэн гэх боловч үнэн дээр тийм биш. Харин хамгийн сонирхолтой нь Мэдди үүнийг нь аль хэдийн мэдчихсэн байдаг. Тэр биеийн хилэмжийн шинжээж эсвэл сэтгэл зүйч болохоороо биш. Зүгээр л ихэнх хүмүүсийн хязгаарч хийдэггүй нэг зүйлийг хийсэн юм. Тэр дараа нь юу хэлэх вэ гэж бодож яриагаа төлөвлөхийн оронд зүгээр л Кэсигийн утгагүй өөрийгөө өмөрсөн яриаг дуустал нь сонсдог. Яг үүнийхээ хүчинд Мэдди ялдаг. Учир нь Мэдди ганц хоёрхан үг хэлж байхад Кэси зогссоо зайгүй чалцсаар байгаад өөрийнхөө бодит санаа, өөртөө итгэлгүй байдал, нуугдмал зорилгоо санамсаргүйгээр илчилж өгдөг. Бид бүгд л бусдын юу гэж бодож байгааг, тэдний жинхэнэ дүр төрхийг эсвэл бидний араас хутгалах хүн үү гэдгийг мэдхийг хүсдэг. Гэвч ихэнхдээ бид хариултыг нь яг нүдний өмнө байхад л буруугаар ойлгож алддаг. Тэгвэл Мэдди шиг хүмүүсийн эзэмсэн чадвар юу вэ? Өнөөдөр бид хэн нэгний үнэн төрхийг шууд таних 3 нийтлэг шинжийг суралцах болно. Beechcraft-д тавтай морил өнөөдөр би та бүхэнд өөрийн суралцсан хамгийн чухал зүйл болох сонсох урлагийн тухай ярих болно. 1-р бүлэг. Хүмүүсийн хэлж буй зүйл ихэвчлэн таны тухай биш, харин тэдний тухай байдаг. Бид ихэнхдээ харилцааг буруугаар хардаг. Бусдын хэлж буй зүйлийг үргэлж өөртөөгөө холбож тэдэнд таалагдахыг хичээдэг. Гэтэл энэ таалагдах гэсэн хүсэл маань биднийг сохор болгодгийг бид төдийлөн мэддэггүй. Хэрэв хэн нэгэн танд дургүй гэдгийг мэдвэл бид надад юу болохгүй байна вэ гэж өөрөөсөө алдааг хайж эхэлдэг. Ингэснээр бид яг нүдний өмнө байгаа хамгийн чухал зүйлийг анзааралгүй өнгөрөөдөг. Тэр нь юу гэвэл хүмүүсийн хэлж буй зүйл таны тухай биш, харин тэдний хинбэ гэдгийг илүү тод хэлж өгдөг. Жишээ нь хэн нэгэн залуу чамайг хэтэрхий туранхай, царай муутай гэж хэллээ гэж бодъё. Гэвч тэр яг үнэндээ эмч биш л бол энэ үг чиний тухай биш. Харин тэр залуугийн дотоод дутуу үнэлэмж, эмгтэй хүнийг үзэх үзэл, эсвэл бусдаас илүү гарах гэсэн ядмаг хүслийг нь л илчилж байгаа юм. Мэддигийн жишээн дээр Кэси чи үнэхээр гоё харагдаж байна гэж гайхсан өнгө аясаар хэлдэг. Харин Мэдди үнийг нь магтаал гэж хүлээж авдаггүй. Яагад гэвэл тэр Кэси өөрийг нь нээдгүйгээр эсвэл өөр нэгэн эрэгтэй хүний дэмжлэггүйгээр ийм гоё байгаад нь атаархаж байна гэсэн даалд утгыг нь түүний ярианаас сонсож чадсан байдаг. 2-р бүлэг. Хүмүүс өөрсдийгөө хинбэ гэдгээ шууд хэлдэг. Харин бид сонсдоггүй. Бид ихэвчлэн өөрийнхөө хэлэх ээлжийг хүлээгээд бусдыг бүрэн сонсдоггүй. Сэтгэл зүйн хувьд хүн өөрийнхөө тухай ярих үед тархинд шагналын систем итгэгчиж допамин ялгардаг учраас хүн бүр л өөрийгөө ярих туртай байдаг. Сонсох урлагт суралцахын тулд өөр дээрээ байгаа анхаарлыг нөгөө хүн рүүгээ шилжүүлэх хэрэгтэй. Хамгийн аюултай нь хүмүүс өөрсдийнхөө хинбэ гэдгийг ам алдаж байхад бид тэднийг сайн талаас нь харах гэж хичээсээр сохорчдаг. Хэрэв хэн нэгэн би өөрийг хариуцлагаас айдаг, би өмнөх хамтрагч араар нь тавьж байсан, эсвэл би тийм сайн хүн биш гэж хэлж байгаа бол тэдэн зүгээр л хитэг. Тэднийг өмөрөх хэрэггүй. Хүмүүс өөрсдийнхөө хинбэ гэдгийг үргэлж ам алдаж чамд хэлж байдаг. Гагцхүү чи сонсож байна уу гэдэг л асуудал. 3-р бүлэг. Тэгвэл бид хэрхэн зөв сонсож тэдэнд дүгнэлт хийж сурах вэ? Хэн нэгнийг уншихын тулд дараах 4 зүйлийг анхаарах хэрэгтэй. 1-р өөртөөгөө холбохоо бил. Түүний хэлж буй зүйл, түүний ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйлийн тухай юу хэлж байна вэ гэдгийг бод. 2-т өнгөрсөн туршлагыг нь сонс. Хэрэв тэр бүх найзуудтайгаа муудалцаж салдаг, эсвэл бүх эксүүд нь галзуу байсан гэж ярьдаг бол энэ нь нөгөө хүмүүсийнх нь биш, харин тэр хүний өөрийнх нь давтаж буй зан ааш муу зуршил байдаг. 3-т юу үнэлж байгааг нь ажиглал. Би эмэгтэй найзуудтай болмоор байна. Даанч найз залуугаасаа болоод цаг гаргадаггүй гэж хэлж байгаа бол тэр хүн найз нөхөрлөлийг хизээч нэгт тавихгүй гэдгийг хэлж байгаа хэрэг. 4. Тогтвортой байдал ба үйлдэл. Ганцхан өгүүлбэрээр хүнийг түгнэх хэрэггүй. Түүний хэлж буй үг, хийж буй үйлдэл хоёр нь хэр зурж байгааг ажиглал. Хэрэв тэр чамд хайртай гэж хэлдэг хэрнээ зөвхөн хэрэг болсон үедээ л залгадаг бол
Үнэн нь түүний үгэнд нь биш, харин үйлдэлээр нь аль хэдийнэ илэрхийлж байгаа хэрэг. Мэдигийн Кэсиг ялсан нууц нь Кэсиг тэр байцааж асуусандаа биш, харин зүгээр л чимээгөө суугаад түүнийг бүхнээ хэлэх боломжийг олгосонд байгаа юм. Чи асуулт асуух тусам нөгөө хүн хянуур болж өөрийгөө хамгаалж эхэлдэг. Харин чи зүгээр л сонсох юм бол хүмүүс өөрсдийнхөө багийг аандаа хуульчдаг. Дараагийн удаа хэн нэгэнтэй ярилцахдаа тэдэнд таалагдах гэж бүхчээ. Зүгээр л сонс. Хүмүүс өөрсдийнхөө хинбэ гэдгийг үргэлж чамд хэлж өгч байдаг. Харин чи сонсож байна уу? Эсвэл зүгээр л өөрийнхөө ээлжийг хүлээж байна уу гэдэгт л гол зүйл оршиж байна. Ирээдүйн найз нөхөрлөл болон бүх нөхцөлд энэ арга барилыг ашиглаад нэг үзээрэй. Тэднийгээр бол тэдэнд сайн сонсогч бай. Тэгвэл чи тэдний үнэн дүр төрхийг амархан мэдэх болно. Та тэдэнд таалагдах гэж хичээлгүйгээр харин ч тэр хүмүүст өөрсдийнхөө үнэн төрхийг харуулах тайзыг нь засаж өгөөд өөрөө үзэгчийн судлаас ажиглаарай. Танд амжилт хүсье.